Хөөе туяа чи юу хийгээд байгаа юм бэ? Хамаа хэмжээ 100 надгаа штэ. Тэр нэвтрүүлэгч эхэллээ. Чи тэр шууд хамаас шууд руу оруулсан юм уу? Оруулсан штэ. Тэр нэргүүч аана. Мэдхгүй байна. Чамд юу мэддэг юм гэж байд юм. Байн захирлаа. Уянгач нааш ороод ир та. За. Одоо орлоо. Нэргүүчтэй захирлаа. Өдрийг чи мэдэх ёстой юм уу би мэдэх ёстой юм. Хөдлөр чи баast. Гараг ирэх өгөө мэд хэрэгтэй болчиход. Өдөр гар утсан залгал та. Залгасан юм. Заахгүй байна. Ядаж телевиз усаас залгал та. За. Юу эхлэхэд албаа ядуулсан шүү захирлаа. Нэргүү хаана юм чи? Захирлаа би ирсэн байна. Телевизийн гадаа байна. Өчигдөр гадаа ирсэн бол ороод ирлээ. Чамайг түмэн хүлээж штэ. Үгүй би нэг юм бодлоо л доо. Захирлаа танаа гараад ирэх үү? Хоёулаа нэг юм ярья. Одоо яриад их юм байхгүй чи зүгээр дээш би өрөөнд чи ороод ирсэн байж дээш шууд ороод ир. Бошол. Үгүй захирлаа би бидний төвийг хэлсэн зүтгэл зэрэг мэд ганцаардалтай хамт үлдсэн цэчиндээ харсан зүхэнд цэглэж болохгүй архийг ивч дэндүүнтэй алгыг ивч гүмүтэлтэй хамт байсан тэр өдрүүдийг хайргаж нэрлээд нэмсэлий зүрхэнд чи нүрдүрдэгэн зүг бүрэлэн ми чамаасан хоцсон гэрлийг сүрдэн хамт гудгийг аз жаргалтай хамт газрыг Заавал яач юм нэргүү? Юу хүлээгээд? Энэ түмэн амт чам хүлээгээд байж шүү. Юу ярих гэсэн. Гэ чи нөгөө миний бүр нэг анх удаага телевизийн эфирт орж ирснийг санаж байна уу? Санаж байна. Яа тэр санаанд ороод тэгээд тэр үед дээр одоо эргээд очдөг бол тэр залга нэргүүд нэг үг хэлмээр юм шиг санагдаад байгаа юм л та. Юу гэж хэлнэ? Гэхдээ тэр үед ингэж ийсэн юм аа. Би бүр ингээд нэг бүр анхны нэвтрүүлэгтээ хөтлөгчээр гарах гэж зогсож байсан байхгүй юу? Тэгсэн чинь чи над дээр хурж ирсэн ээ. Тэр үед би бүр ингээд сандраал нэг хэлэн одоо ингээд сонирм ингээд анхных юм шиг мэдрэж төрөл байж хахад над дээр ирээд нэг үг хэлж ийсэн. Санаж байна уу? Үгүй санахгүй. Чи тэр үед надад ингэж хэлж ийсэн. Би яг эфирт гарах гэж зогсож байсан. Чи над дээр ирээд өчиж жоо сандраад байгаа юм да. Нэргүү тайван бай, тайвшир. Бүх юм болно. Чамд өчигдрөөс олон маргааш бий. За. Миний найз. Эхлэв. Өчигдрөөс олон маргааш байгаа гэж юу? Тий, тэгж хэлж ирсэн. Би чамд одоо нэг юм хэлмээр санагдсан. Санагдчихна л. Юу гэхээр хин нэг юм байхаасаа илүү амьдралд хинж биш байх нь хэцүү. Гэхдээ чамд бол одоо чиний телевизийн карьер дууссан. Чиний бүх боломж хаагдсан. Гэхдээ энэ бол бас л нэг боломж. Хинж биш. Ер нь хин нэгэн байна гэдэг маань бусдын аясаар байж, бусдад таалаж, бусдын хин нэгэн болно гэсэн үг л дээ. Тэгэхээр энийг хаяад өөрийгөө тэр хинж бишээ орхиод дахин төрнө гэдэг бол дахин шинээр амьдрах боломж чам бүрдэж байна. Энэ боломжийн төлөө урагш ашиглалт. Тийм шүү. За.
болцсон манай төрөө арднаас одоо бүрд очсон. Амжилт хүсье гэсэн. Хүсэлдэг. За опшн камер болж чинь, өдөр камер жоохон шахаад. За. Болж чинь 3 дугаар камер. Хоёроо отохоо жоохон шахчихдаггүй. За тэг 20 дугаар камер жоохон шахаад. За болж чинь. За болсон. Сорл хандлуудаа өгдөлцсөн үү те? За болж байна. Би бас тохоор хань авчнаа. Хоолой өгчихгүй. За студ хэлнэ. Бэлээ. За студид бэлэн байна, сонсож байна. 3 2 1 студ. Оо. За, арамт. Стамины жинхэнэ найз. Бас ямар юм аа гэдэг ингэж буугаад байна. Эш, захирлаа. Шинэ хэм төмөс нь битээ захирлагд. Нэ сарж шít. Ингээл биш та нар нэрээ боддог байхгүй. Би одоо болно шүү дээ тий. Ямар ч нэрвгүй болсон заа юу. Нэрнэг бүртэл нэргүй заа юу. Ёо. Хана хаана вэ? Би ч бүгд. Яах гэдэг юм бэ? Би ч бүгд. Гүйгөө би эндээс явахгүй. Биш. Ийшээ сууч л та нэг хэдэн үгийг солиё л да бай. Сууч л та биш. Биш. Биш энд биш дээ хараа. Хүмүүс намайг таньжи. За юу. Надад шүү дээ миний үзэгчид шүү дээ энэ зөндөө бай. Тэгтээ байна. Муугаар таньж намайг. Чи хүн юм байгаа ч тийм. Мал биш үстэй. Хүн ингэж амьдрдаггүй. За юу. Би зүгээр байдгаараа л байж штэ. Би хүн шиг л амьдэрч штэ. Ямар юмны мал байд юм бэ? Би алхаж гин үү? Алхаж гин. Явж гин үү? Явж гин. Ярьж гин үү? Ярьж гин. Энэ хүн л байгаа штэ. Би яаж чадах? Чи намайг яа гэдэг? Наад нэг нулимсаа нэрж уусаар хагаад одоо чи дууслаа шүү дээ. Одоо боломж зүгээр яа гэзээ. Тэгээд намайг одоо яа гэдэг юм бэ? Чи асуудлаа жоохон өөрөөр хараад үзэлтэй. Арай жоохон өөрөөр бодоод үз. Өөрөөр хараа. Гэвь яаж би өөрөөр харахгүй биш. Тэ өөрөөр хараа биш. Ой. Ой хүмүүсээ. Ой. За, би телевизийн нэргүй байна. Таньж гинэ намайг. Би телевизийн нэргүй байна. Ой, та нар намайг биш нэг жоохон өөрөө харах гад үстэй. Би яаж харагдаж байна вэ? За, нэргүй хөөж. Чи би шамтаа өнөдөр ойлгохгүй. Байж явлаа. За. Сууч л даа нэг жоох юм яриад байна. Нэргүй. Өөрөө унсан хөхт өөлдгүй. За юу. Чи жоохон бод. Наад асуудлаа тунгаа. Дараа нь болчих. Гэхдээ байж л даа шуураа байж л даа. Өш. Ой. Хүлээж л даа. Өш. Зогч. Өш нэг бүгд хөгийн байхгүй. Ширцэн үү? Хажуугаар ороод унтахгүй.
сутулсан байх чи яаж би хажуурч орж унтах юм? Наад уучлалтаа өчигдөр гууж явахгүй яасан. Юу яриад байгаа юм бэ? Бити ингэлтэй. За. Яа. Юм санахгүй байна уу? Юу санахгүй байна уу? Яцээ. Эсвэл бүр ингээд санаанаасаа ингээд намайг ингээд өдөөд ид юм уу? Яасан бэ? Хэлчихэл дээ. Яасан? Би яаж ирсэн бэ? Нааг манай захирал өргөж өгсөн үү? Өөрийгөө хүртэл яаж ирснээ мэдэхгүй. Тэ бодвол хэлж ярьсан юмнууд чи ингээ ортоос мартагдсан байх те. Яасан чи зүгээр л хэлчихэл дээ. Яасан? Юу болцсон? Би өөрт чинь нэг юм хэлчихье за. Би ингэж дахиж дээрлэхүүлж явахгүй. Би ингээ согтуу залуу нь орж ирэл агсан тавьдаг нэг тийм хүүхэн биш байхгүй юу? Ямар ядаргаатай вэ? Ингээл өдөр болгон хэргүүл орвол ойлаа майлаа хар өглөөгөр усч ирэл ингээл нөгөө юм яриад. Ядаргаатай. Би энэ амьдралаас чи уйд чинь залгах чинь. Бас надаас залхсан байх л та. Тэ. Чамаас залхах чинь штт. Гэнэ нэг тийм ял үрцэн хүн шиг ялахаалах юм. Та надад ял өөрүүлээ үсттэй. Хэрвээ энэ хүүхэд байгаагүй байсан бол би таны хажууд одоо ингэж байхчгүй за. Үтэд яваач тээ. Яваач ээ. Намайг хөөгд байгаа юм уу? Яваач ээ, яв гэж штэ. Би таныг юм хэлчихв. Бүх ирчүүд адилхан за. Та нар ерөөсөө нэг нэгнээсээ дутаад ах юм байхгүй. Ирчүүд чих шиг. Чи яасан? Өмнө бас ингэж хөөгж ийсэн аа? Юу гинэ? Өмнө чи бас ингэж олон ирчүүдэд хөөгж ийсэн бай, тийм үү? Уучлаарай. Би таныг ерөөсөө танихгүй байна. Хэн бэ? Би хүртэл өөрийгөө мэдэхгүй байхад чи намайг мэдэх юм уу? Мэдхгүй байна. Бузартаа ирэх ууц юм биш үү? Болдгүй юм гэсэн шít. Юу бузар? Гү чи хаанаас ийм сураад байгаа юм? Чи энэ хажууд айлын хүүхэндээ нийлээд байна уу юу? Тэр нэг хүүхнээс янз бүрийн сурчаал тэгээд нэг сонь юм яриад тэнэгдээд их юм. Та тэр уянга гэдэг хүнтэй нийлээд яваад иж болоод хахад би яага болдгүй юм. Бас л дахиад уянга чи болж л доо. Өчигдөр л миний хайраа миний сахиусан тэнгэрээгээдсэн одоо яасан бэ? Мартцсан уу? Ингээд одоо тэгээд янз бүрийн юм ингээд санаанаасаа зохиогоол ингээд яриад их юм. Би юу санаанаасаа зохиогоогүй байна. Өчигдөр өөрийг чинь хэн хүргэж өгснийг та санаж гин үү? Би яаж мэдтий? Чи л хүргэж өгөөгүй бол өөр хин хүргэж өгөх юм. Тэгвэл над утсаар. Тэгээд надтай яриарай. Öş. Зөөгчөө. Тэ дахиад нэг зөө гэдэг чи. Манай хуудаа хааж байна. Та харилдаах. Жин ганц руу хийгээд өгчөлдөө. Тэгээ тооцоо өгч.
Яас их ууц юм бэ? Таньж гин үү? Оо, миний мөш шолом. Цуцаа хаан тэгсэн. Ой, тооцоо юу уншдаг чи? За, энэ байна. Энэ карт чи уншихгүй байсан шүү дээ хаа. Сууч. Энд суучих чинь. Чи хаанаас гараад ирвэ? Та наваад удаа эцтэй. Оо. За. Болно за. За. За баярлаа. Явъя. Нэргөөхаа ирчлээ. Ирчлээ. За баярлалаа. Та чи одоо яасан ч сонио үнтэй. Шүн өрөө залгаа 50 болохгүй. Би чам руу залгаагүй шүү дээ. Залгасан шүү дээ. Чам шиг шолом руу юу? Яас эсвэл санаад идэв юм уу? Тэби бол. Бачи та нэргээ хата жоохон байцгаал та. Надаар яах гэдэг юм бэ? Би ч тандаа хайртай шүү дээ. Би ч таныг анх хараад нэвтрүүлэгч болсон байхгүй юу? Тэгсэн та яасан? Их нэртэй дээрээс нэг жоохон охин дагуулаад те. Чи миний амьдралыг мэдгүй шүү дээ. Мэднэ. Харин ч их мэдээд байна. Тэгээд яах нь вэ? Чи бас дахиад бичлэг хийх нь үү чи аа? Юу гэж дээ ахаа? Та чи юу яриад байгаа? Юу бичлэг? Юу яриад байгаа? Тэгэл мэдгүй гал хэл мэдээлэлээр Гээ ахаа тийм ямар ч юм байхгүй. захирал хэлэгтэй шүү дээ. Тэр бичлэг за бууя. Миний хайртайхаа. Танаа шүү. Хайртай шүү дээ ахаа. Би чинь тандаа хайртай ахгүй юу? Мэдгүй. Та би шүү. Монголын телевизийн салбарт шүү. Тийм ээ, миний ах мундаг штэ. Яста мундаг. Тэгээд Нэргүй ахаа. Миний ахаа. Нэргүй ахаа. Бана. Нэргүй ах танаа барьны гадаа миний машин байна. Чи гарч ирээд авчих уу? Сууч. Тхөө. Тантай нэргүй ах юу хийж байгаа? Их чинь чамтай ярих юм байна. Их чинь бити буруугаар ойлгоорой за. За. Их чинь гэр бүлтэй хөнөлтэй. Нөхөртэй. Тэгээд нэргүй ах шөнө өрөө гур залгаад ажил дээр өдөж ороход ерөөс тайван байхгүй. Гэхдээ яг хоо нэргүй ах юм буруу биш л дээ. Би л өөрөө авчаад идэв. Заахгүй болохоор удирдлагатай ярьж
телевизийн салбарт намайг байхгүй болгоно гэж хэлдэг байхгүй. Зүгээрээ хичээ. Би ойлгож байна. Тэглэж нэргүй ах бит хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй зүгээр манай ах байгаа юм. Хичин та хоёрын холбоог мэдээ штэ. Гэтэ чи хичээсээ битээ санаа зовтгоо. Танаас өөр хүн мэдэх юм. Хичээс нөрөх мэдгүй. Ингээд нэргүй та хоёр ер нь яаж явж байгаа юм байдалд орсон юм бэ? Тэрийг мэдчих яах вэ? Хэлмэрг байгаа л яах вэ? Надад ч ихсэн хэцүү л байна. Би нэргүй байхад хайртай. Ингээд нэргүй ах ихнэр мэдж байгаа юу? Мэдгүй байна. Юу л болов. 뭐야? За. Би нэргүй ахыг аваад орлоо штэ. Нэргүй ахаа бой. Боя. Ингээд нэргүй ах ихнэр мэдж байгаа юу? Мэдгүй байна. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай. Хүүгээ. Та ч гэсэн хүүгийн новшцаа. Дарадана. Харин миний сэтгэл даарч энийг ойлгож гин үү? Дарадэштэй уянга. Намайг хин гэсэн бэ? Чи наа яагаад ингэж байгаа юм бэ уянга? Намайг хин гэсэн бэ? уянга 하나나. 우영아. 우영아. 그렇지. 우영아. 우영아 하나나. 우영아 하지마. Би уянгаа чинь биш. Би яваад олоод ирэх юм уу? 우영아 왜 따라댔대? 우영아 미쳐봤다. 우영아. 어이 우영아. 우영아. 왜 나라댔대? 우영아. Зүрхээ бэлэглээд бидний төвийг хэлсэн.
Зүтлээ зэрэг мэд ганцаардалтай хамт Тэжиндээ харсан зүрхэнд цэглэж болохгүй хайр архийг гэвч дэндүүнтэй алгыг гэвч хүмүүтэлтэй хатасан тэр Би ч гэсэн танд хүүгэж хайртай. Намайг уучлаарай. Чиний бодож байгаа шиг ямар ч тийм болоогүй шүү дээ. За яа. Би танд итгэж байна. Та миний хажууд байсаар л биш. Би танд хайртай. Таны ирээдүйг ч гэсэн би хайрлаа. Миний энэ байж байгааг Өнгөрснийг битгий яриа. Би танд өчигдрөөс олон маргааш байгаа. одоо яа тийм билээ гэж бодож байна. Танд ямар нэг төлөвлөгөө байгаа ч юм билүү? Одоо миний үзэгчид найз нөхөд ойр дотныхан чи хүртэл намайг үгүй ядаж. Үгүй ээ. Үзэн ядах хайрлах хоёр яг нэг хэмжээнд байдаг гэж та хэлсэн шүү. Чи миний хэлснийг сайн тогтоож. Чи миний үгийг сайн тогтоосон байна.
энэ орвогийн хамгийн аз жаргалтай эх хүн болгосон шүү дээ. За студ бэлэн үү? Бэлээ. За студид бэлэн байна, сонсож байна. 3 2 1 студ. Бостой нэг л амьдралыг тойрсон энэ хүн шууган жижиг өшгний ард юу болсон бэ? Шууган явдлуудын нууцуд шууган нэвтрүүлэг. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Шууган нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар үзэгчид та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хайрлах, үзэн ядах гэдэг үгний хоёр утга агуулга тэс ондоо боловч аливаа нэг хүнд бий болгодог сэтгэл мэдрэмж догдлолоороо түүний хэмжээ нь яг адилхан юм. Хэрвээ та ямар нэгэн хүнийг асар ихээр хайрлаж дурладаг бол ямарваа нэгэн шалтгаанаар байдал эсрэгээр ирэхэд та тэр хүнийг асар их хэмжээгээр үзэн ядаж эхэлдэг. Би чамд ордож яах юм хөөш? Яг үн шиг. Хэрвээ та хэн нэгэн хүнийг асар ихээр үзэн яддаг байгаад байдал эсрэгээр эргүүл та тэр хүнийг ойлгож хайрлаж эхэлдэг. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлүүдийн хэлдгээр хар PR, цагаан PR-ын үндсэн агуулга гэдэг юм байна. Энэ бол бидний шууган нэвтрүүлэг. За, төсөл амжилттай үргэлжлээ. Нэвтрүүлэг сайхан боллоо. За баярлалаа. Тэрнээсээ дахин 5 таа боллоо. Амжилт хүсье. Юу эндээ сайхан залуу? Асал чи юу? Чинээс нэг юм туслаачдах уу? Юу? Энэ бичлэгийг биш үү? Дуугийн жоохон наршлуулад тэгээд интернет тавих хэрэгтэй. Нэрг багт хайртай. Ингээд нэрг бах ихнэр мэдж байгаа юу? Мэдгүй. Хөөй, хавраа. Чамаа хэлээгүй. Үлэг дэрж ийн. Та хөөрцөн. Яг үерч багштай ярьж байгаа болохоор өнөөдөр та нарыг өршөөе. Чи тэгээ юу гэж чихрэх юм? Зүгээр л намайг аавс чинь салахад туслаадах. Чинийг юм мэдхүү. Аав чинь хөрмөний баг хэсэг чам дээр байдаг. Би чамд хид хэлэх юм би. Гантлах хэрэгэ хүлээцэн. Намайг зайлгсан ёстой. Зайлнаа, зайлна. Чамаас
сайн байна. Траст авъя.